Монголоос Сараа холбогдож байна. За би 2 хүүтэй 2015 онд болон 2017 онд төрсэн байгаа. За тэгээд ээжүүд маань Монголд ингээ хяналтанд ороход жирэмсэн ээжийн хяналтын хөтжийн дэвтэр гэдэг ийм хөтж дэвтэр өгдөг байгаа. За Монголд ер нь ээжүүд маань эмнэлгийн ачаалал улсын эмнэлгийн ачаалал ихээс болоод хувийн эмнэлэгт хяналтанд орох сонирхолтой байдаг. Ер нь сүүлийн үед тийм болоод байгаа. Тэгээд ер нь тэр нь бас их зүгээр өөрийнхөө хүссэн үедээ очиод үзүүлчих боломжтой. Тийм санагддаг. Гэхдээ хэдий хувийн эмнэлгийн хяналтанд орсон ч гэсэн улсын эмнэлгийнхаа хяналтанд бас заавалчгүй давхар ороорой гэж хэлмээр байна. Улсын эмнэлгийн хяналтанд орж иж бас нөгөө нэг жирэмсэн ээжийн халамжийн 40,000 төгрөг энтрийг авах боломжтой болдог байгаа. Тийм учраас хувийн эмнэлгийн хяналтанд орсон ч гэсэн давхар улсын эмнэлгийнхаа хяналтанд бас орохоо мартаоцай гэж хэлмээр байна. За тэгээд хяналтанд орсны дараа маань энэ хүүхдийн дэвтрийг бас өгдөг байгаа. Ягаан дэвтэр. За энэ ягаан дэвтэр дээр болохоор хүүхдийг төрснөөс ахуулаад бүх мэдээллийг энэ дээр бичсэн байдаг. За тэгээд хүүхдийн вакцин, сар болгоны өсөлт өндөр, жин, за тэгээд шүд ургалт бүгднийг энэ дээр бичсэн байгаа. Мөн энэний арталт хүүхдтэй хэрхэн зөв хоол хийж өгөх үү, хүүхдийн өсөлтийг хэрхэн хэмжих үү гэдэг энэ дээр бас их зөвлөгөөнүүд байдаг. Дээрээс нь энэ дэвтрийг 2 нас хүртэл нь ер нь ашиглах зорилттой. За тэгээ энийг эмнэлэг үг явахдаа энэ дэвтрээ авч явбал нэр дээрээ ингээд үнийг эмчийнхаа ингээ оншийг бичүүлээд тэгээ энэ дээр нь оншийг бичүүлээд ингээд эмчилгээнүүд нь ингээд давхар ингээ хөтлөгдөө явж идэг байгаа. Тэгээ энэ дэвтэр бол бас их зүгээр санагддаг. Хаач утсан энэ дэвтэртэйгээ байхад бас өмнөх яаж өвдөжсэн, ямар эмчилгээ хийжсэн, энэ хүүхд ер нь ямар юм анчаадаг таардаг гэдэг нь энэ дээрээс харах шууд боломжтой. Тэгэхээр энэ дэвтэр хичнээн дууссан ч гэсэн ингээд эрүүл мэндийн карт нийлгээд нэр ингээд давхар хөтлөөд явж ивэл энэ их зүгээр шүү. Тэгээ энэ дэвтрээ бас сайн үзэр арталтанд бас их зөвлөгөөнүүд байдаг шүү. Анхан төрөгч ээж нартай бол энэ дэвтэр бас их тос болно. За энэ 2 хүүгийн маань гэрчлэгээ нь байж байна. Одоо сүүлийн үед гэрчлэгээ юм гоё диплом шиг болсон юм гоё. 2 гэрчлэгээтэй. За энэ болохоор манай 2 хүүгийн төрөхт нь эмнэлгээс нөгөө бугуунтан зүүцсэн байсан 2 бугуйчин байж байна. За энэ багын маань бугуйчин, энэ томын маань бугуйчин байж байна. За том маань 7 сарын 7-нд 15 цаг 15 минутанд төрсөн бол баг маань 2 сарын 9-нд 15 цаг 15 минутанд төрсөн байдаг. Бас нэг ийм хувь тохиолдолтой. За тэгээ бас энэ дээр нэг ямар нэг ташаа ойлголт юу байдаг вэ гэхээр анхны хүүхдээ томд хийсэн бол дараагийн хүүхэд нь тэрнээсээ илүү томордог гэсэн нэг тийм ээжүүдийн донд тийм ташаа ойлголт байх шиг санагддаг. Тэгэхээр энэ хүүхдийн жин бол 100% ээжийн хооллолт хөдөлгөөн бас эрүүл мэндтэй шууд холбоотой. За манай том хүүхд маань бол 3-400 г төрж исэн. Бага маань 3-200 төрж исэн. Тэгээд 3-400 төрөхөд том дээр бол би аюу фитнэ болж исэн. Эхний 3 сар полио хичээл, тэгээд дараа нь элевит, тус багталтанд ферумлек гэдэг ер нь бол тасралтгүй витаминуудыг уудаг гэсэн. Эннээсээ болоод бас хүүхд маань жоохон томорсон байх гэж боддیں۔ За тэгээд 100 төрсөн болохоор сүүл рүүгээ бас би өөрөө аягүй хавгнаад халуунд аягүй их жин нэмсэн. Баг дээрээ болохоор 3-200 төрсөн хүн маань тэгээд баг дээрээ уусан витамин гэх юм бол перинатал угаад тэгээд цус багталтанда татема ууж исэн. Энэ татема бас илүү цус багталтанд илүү үйлчлэгээтэй байх шиг санагдсан. За тэгээ би 5 дээр болохоор төрөх хүртлээр сүүлийн сар дээр жирэмсний йогт явдаг байсан. Жирэмсний йог бас ээжүүд маань хэрвээ боломжтой цаг завтай бол жирэмсний йогт яваарай гэж зөвлөмөрөө. Энэ жирэмсэн ээжийн сэтгэл зүй, тэгээд төрөх бэлтгэл, тэгээд биеийн жингийн илүүдэл хөдөлгөөний дутагдал гэдэг бүх зүйлд бас айгүйх эерэг нөлөө үзүүлдэг санагдсан. Би бас жирэмсний йог сүүлийн төрөх сардаа явсан хэрнээ айгүй уян хатан болсон байсан. Энэ жирэмсний йогт бас яваарай гэж зөвлөмөр нь. Бага хүү дээрээ болохоор йогт явж чадаагүй, өөрөө нөгөө том хүүгээ хараад тэг хажуугаар нь төрөх гэжсэн болохоор бага дээрээ бол йогт явж чадаагүй. Гэртээ хүүхдээ харж агаад тэгээд төрсөн байгаа.
За энд харагдаж байгаа болохоор манай хүүгийн анх хэрэгжилжсэн угж нь байна. Нууки угжийг сонгож хэрэгжилжсэн. Гарт барихад айгүй эвтэйхэн тэгээ хөнгөн. Тэгээд би ер нь юм жижиг грамтай угжил хэрэгэлдэг. Ер нь 5 грамтай угж авч байгаагүй. Хүүхэд угаасаа нэг дор тийм их шингэн ууж чадахгүй учраас ингээ нэг удаа хэрэглэх нь айгүй тохиромжтой угж санагддаг. Тэгээд дээдлийнх нь эрдэн цооронгод ингээ солиод ашиглаждаг. Тэгээ манай хоёр хүү маань ойрхон төрсөн болохоор ингээд нэгнийхээ амиг дамжуулаад хэрэглэлцдэг. Байсан энэ одоо ах нэрэглээд дүү нэрэглээд ингээ хоёулаа дамжиж хэрэглэсэн. Ийм хурх угжийн одоо ч ингээ хадгалаад хийдэг байгаа. За энэ аяг байна. Энэ аяг манай хүү бас анх хоолнд орж байхдаа анх цай ууж байхдаа ингээд анх хэрэглэжсэн аяг нь. Тэг хүүхдүүд ер нь шаазаа аяг жоохон тохиромжгүй хүнд дээрээс нь тэгээд хагалчих гад идэх санагддаг. Тэгээд энэ пиар аягийг хэрэглэжсэн. Айгуу хурхан хөнгөн ивтэй аяг байсан. За энд юм байна. Би шүн ерөөсө харанхууд унтаж чаддаг байсан. Төрснийхээ дараа хүүхд маань харагдахгүй болохоор нэг юу санагдаад. Тэгээд заавалжгүй гэрэлтэй унтдаг гэсэн. За тэгээ энэ болохоор ийм гэрэл ингээд арзайтхэндээ залгачдаг. Тэгээ бүдэгхэн шүнээс хаад айгуу тохиромжтой бүдэгхэн ингээд тасаачдаг. Тэгээд энийг хажуудаа залгаал. Тэгээ бүдэгхэн гэрэлтэй тэгээд хүүхдийн цариг хараад унтчихвэл сэтгэлд айгуу амар байдаг байсан. Тэгээ ийм гэрэл байна. За энэ болохоор манай хүүхдийн анх хэрэгжилжсэн үлгийг манай хоёр бас үлгийгээд ингээд дамжуулаад хэрэглэсэн. Үлгийн даваагаа бүгдийг ингээд дамжуулж хэрэглэсэн. Манай том 100 төрсөн болохоор баг үлгийд үлээгүй. Дээрс нь аягүй халуун байсан болохоор нэмэгэн үлгий бэлтжижсэн. Энийг манай ээж маань ингээд тавьж өгчсэн юм үлгий байна. Одоо бас ингээд энэ үлгийг нь хадгалаад байж. Тэгээ энэ ингээд хэрэгжилжсэн даав нь хүүхдээ нэх үлгийдэггүй ч гэсэн үлгий даав тодорхой хэмжээгээр хэрэг болж байсан. Тэгээ үлгий энэ даав нь бас хоёлаа дамжиж хэрэглэсэн даав нь одоо хэрнэ ингээд заримдаа гидсэн жоохон дүүрэх юм уу үед гидсийн баадганчдгийн даавгаар нь. За энэ үнэг нь байна. Манай хоёр үнэг аавны ажиллаж өгдөөсөн. Монголчууд ингээд бас том болгож хүүхдээ үнэг ажиллаж өгдөг байгаа. За энэ бүсэнд нь үлгийнх нь бүсэнд нь ингээд боочихсон. Ингээд үнэгээ бас хоёулаа ингээд дамжиж хэрэглэсэн. Үнэг нь байна. За энэ миний хоёр хүүгийн зүүж байсан хонхон байна. Батланд нь дээлэнд нь ингээд зүүчдэг байсан. Хонх байна. Энэ тарганы шагаа харагдаж байна. Бас монголчууд маань дом болгож хүүхдээ бэртэж гэмтэх өвдөхөөс хамгаалж ингэж тарганы шагаа зүүж өгдөг гэсэн байгаа. За тэгээ энэ тарганы шагааг зүүдэг гэсэн одоо том болоод энэ уян тасарчаа тэгээд дахиж зүүгээгүй байж байгаа. Одоо алтлын даавнаас бас энэ нялх хүүхдийн өнөр үндэстэх шиг санагддаг юм хөрхөн. За энэ бүс байна. Энэ бүс болохоор их учиртай. Энэ манай нөхрийн хүүхэд байхдаа бүсэлж байсан. Бүс нь тэгээд манай хоёр хүүг төрөхөд имэн энэ бүсийг гаргаж өгч ирсэн. Тэгээ манай хоёр хүү хоёулаа энэ аавынхаа бүсийг бас бүсэлсэн. Тэгээ одоо тэг ингээ хадгалаад байж байгаа хүүхдүүдэд том болохоор нь бас өгнө гэж боддтой. За энэ талахаараа ийм байна. Манай хоёр хүүгийн чихэн бас өвдөд. Тэгээд би бүр багт нь төрснийхэн дөнгөж дараахан энэ жинг хийж өгчсэн энэ дотор болохоор 13 шар тустай багсраад хийчихсэн. Тэг ингээ хүүхд ааванд хийгээд ингээ өөрөө гараараа хийсэн. Тэгээ одоо чихэн өвдөх жоохон гэдэс дүүрэх ч юм уу те. Эсвэл жоохон шийх гээд ах үед нь энийгээ бүлээсгээд шар тустай ингээ жин тавихаар юмас айгу сайн. Айгу гоё нэртэй яг шар тусна нэртэй. 13 нэртэй айгу гоё. За энэ болохоор модон утгаа байна. Хоёр хүүгийнхаа сэвлэгийг авсан байгаа. Тэгээ сэвлэгийг авахдаа ингээд дом болгож өсөнд нь модон утгаа гаргах гэж дамдаг байгаа. Тэгээ энэ хоёрынхаа үсийг аваад бас ашигласан модон утгаа нь энд ингээд байж байна. За тэгээд би ер нь жижиг зүйлсийг ингээд ямар ч зүйлсийг те үн цэнтэй байлгахыг хүсдэг. Тэгээд чадахаа тараа өөрийнхөө зарим хэрэгжилжсэн юмнуудыг бас энэ ийшээ дүүнэртэй ихч дүүнэрийн хүүхдүүд рүү ингээд өгөөд явуулчихсан дамжуулаад ингээд явуулчихсан байгаа. Тэгээд өчнө өөр зөндөө олон зүйл байсан ч гэсэн яг одоогийн байдлаар миний бол хадгалж авчулсан зүйлс нь энэ байна. Эднэрийг бол ер нь ингээд хадгалаад явна. Тэгээ хүүхдүүдгээ том болохоор нь бас өөрсдөө ингээд айл болоод гарахт ингээд өөрсдийнх нь хэрэгжилжсэн юм аа гэдгээр бас их гоё дурсамжтай байх гэж боддتي. За тэгээд анх уг нь төрөхтөө нөгөө нэг хүүхдээхээ
өсөлтийг ингээд тэмдэглэдэг гоё тэмдэглэлийн дотор байдаг шүү дээ. Одоо анх шүдэнд тэдэнд дуруулаад гээд зургийн тавиал бичээл, анх тэдэнд хөлд орсон гэж зургийн тавиал бичээл нэг тийм хөтөч дэвтэрнүүд байдаг. Тэрийг авч хөтлөн гэж бодож исэн боловч яг бэлдэж аваагүйсэн болохоор тэгээд тэрийг мартаад тэгээд тэрийг хөтлж чадаагүй. Тэгээд надаас илүү гоё ингээд хүүхдүүд ихээ ийм анхны зүйлсийг ингэж хадгалсан ээжүүд бас зөндөө олон байгаах. Тэгээд тэр ээжүүд манд бас өөртөө гоё хадгалсан туршлагаасаа хуваалцаарай. Энэ бүхэн бол одоо анхны бүхэн нандин гэдэг шиг энэ бүхэн ингээд хэдэн жилийн дараа харахад аюу гоё үн цэнтэй нандин дурсамжтай зүйлс байх болно гэдэгт итгэлтэй байна. За тэгээд та бүхэн маань бас биднэлөө өөртөөхөө бичлэгийг хийгээд явуулж болно шүү. За надтай хамт байсанд баярлалаа.